За та бүгдэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Лиза болоод хөзрийн мэрэг YouTube сувгаараа мэдчилж байна. За өнөөдрийн сэдэв бол би хэд хоногийн өмнө community хэсэг дээр пост хийсэн байдаг. Энэ ямар учиртай пост вэ гэхээр хүмүүсийн санал асуултын дагуу YouTube сувг дээр мэрэг төл таарад уншлагыг оруулахыг хүссэн байдаг юм а. Тийм болохоор би өнөөдрийн мэрийг бол үзэгчдээс хамгийн их санал асуулга авсан мэргээр санал хүсэлтээр тодруулсан мэрэг төлгийг таарад уншлагаар хийх болно. За санал асуултын дагуу олон хүмүүсээс харсан санал асуулт нь болохоор X эргэж ирэх үү? Тэгээ цаашдын ирээдүг гэсэн сэдв илүү их хандлтыг авсан байгаа. Тэгэхээр зарим нэг хүмүүс маань ийм сэдвээр хийсэн штэ, наа чи YouTube дээр байсан штэ гэд яг хөө тэгж бодож байгаа байх. Гэхдээ яг хөө энэ бол миний амлсан ёсоор тэ хүмүүсийнхаа олонхын саналаар нэг удаа YouTube дээр мэрэг хийе гэж хэлсэн амдаа хүрч байна гэсэн. Тэгэхээр надад нэг юм бяцхан зарын чанартай зүйл байна. Юу гэхээр би сар болгон community хэсэг дээр одоо миний YouTube сувглаа оронгод видео, сом, community гэдэг хэсэг байдаг шүү. Тэн дээр би пост хийгээд үзэгчдээсээ тэгээ миний YouTube сувгийг дагагчдаасаа YouTube үздэг хүмүүсээс санал асуулга авах болно. Ямар мэргээр сэдв хийж YouTube дээр оруулах вэ гэж. За тэгээд сар болгон хамгийн их хандлт авсан үзэгчдийн хүсэлтээр хандлт авсан мэрэг төлгийг YouTube дээр оруулах болно. Энэ сарын 4-р сарын хамгийн хандлт авсан сэдв бол олонхын санал шүү манайхан. Тийм болохоор зарим хүмүүс мэн сэтгэл дундор байгаа бол дахин сануулъя. Олонхын саналаар хийж байгаа мэрэг юм. X чин эргэж ирэх үү, чамаагийн сэтгэл нь байна уу? Та хоёрын цаашдын ирээдүй гэдэг сэдвээр өнөөдөр бид дээр мэрэг төлөг хийх болно. Та бүхэндээ хийж үзүүлэх болно. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Та бүхнийхээ дэмжлэгт үргэлж талархаж явдаг. За тэгээд дээрэс нь надтай холбогдох хаяг Facebook болон Instagram хаягууд те тодорхой хэмжээр хувийн уншлах хийх юм уу холбогдох хэрэгтэй бол миний холбоотой Facebook болон Instagram хаягийн пэйжүүд линкүүд description box буюу гарчны доор заасан сум дээр байрлсан байгаа. Дээрэс нь мөн миний онлайн дэлгүүр одоо ялангуяа таарот хүзэр сонирхогчд маань болон таарот хийдэг хүмүүс маань те одоо бас байгалийн чулууг янз бүрийн зан үйлт хэрэгтэй зүйлүүд гээд олон зүйлийг худалдаалах онлайн дэлгүүрийн бас линкийг байрлуулсан байгаа. За өнөөдрийн бидний уламжлалсаар эдгээр 3 сонголтоос та бүхэн маань сонголтоо их болно. За нэг дугаар нь энэ чулууг барын нүд байна. Сонгосон хүмүүс их. 2 дугаар нь за энийг марччих Green Aventure билүү дээ. За энэ ногоонгийн кристалл байна. 3 дугаар нь Red Jasper. За тэгээд та бүхэндээ сайн бодож байгаад за энийх айхтар гүнзгий хэцүү юм бодоод явах вэ. Харж байгаа л хамгийн их таалагдсан шулуун дээрээ сонголтоо хийгээрэй. 1 2 3 дугаар. За мөн хэдэн минутаас эхлэхдээ 1 2 3 дугаараад хэдэн минутаас эхлэхийг бас би description box дээр дандаа бичдэг. Тийм болохоор тийшээ орж үзээд 3 дугаар чи хэдэн минут секундээс эхлэх вэ гэдгийг тодорхой бичсэн байгаа шүү манайхаа. За тэгэхээр одоо эндгээр 3 хүзэр дээр болохоор чиний X-ийн чинь тэгээ чамд хэлхийг хүссэн сэтгэлийн үгийг энэ байр хүзэр дээр байгаа. За тэгээ бүгдээрээ чамаагийн сэтгэлийн нөлөөлөл авшруулж хараад та хоёрын цаашдын ирээдүг бас харах болно. Буцаж нийлэхээр байна уугүй юу те. Бүгдээрээ хамгийн их гүнзгийгээр мэдээж детальчилж би харахыг хичээх болно. За 1 дугаараас эхэлцгээе. 1 дугаар буюу баруун нүд чулууг сонгосон хүмүүс маань уншлагадаа тавтай амарл. За чиний экс нь чамд юу ч хэлхийг хүсэж байна бэ? The timing just wasn't right for us.
бидний одоо цаг хугацаа бол яг зөв үедээ байгаагүй ма буруу үедээ байсан юм ал гэж хэлж байна л да. The timing just wasn't right for us. Живд хоёр яг ерөнхийдөө бол яг цагаа олж уучраагүй гэж хэлж байна. Тэгэхээр энэ хүн өөртөө чинь хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр та хоёр уучраад нэлээд гүнзгий харилцаатай байхдаа чиний экс чинь бол ерөнхийдөө хитрхи харилцаа чинь гүнзгийрээд байх тусам энэ хүний хувьд бол айцтай байсан байна. Ягаад гэвэл энэ хүн хосын харилцаагаа дараагийн шатанд илүү гүнзгийрүүлэх. Жишээ нь чинь хүнийг ирээдүйн нөхрөө болохыг ч юм уу, ирээдүйн эхнэрээ болохыг хүсэж байсан бол энэ хүн чинь чиний экс чинь тухайн үедээ бэлэн байгаагүй гэсэн үг. Тэгээ ямар нэгэн байдлаар шийд даалгам хийж чадахгүй илүү гүнзгийрэхэд хариуцлага хүлээхтэй итгэлгүй байсан болохоор чамаас ерөөхдөө бол зайгаа барьсан гэж би бол мэдэрч байна. Бид нар зүц the timing just wasn't right for us тийм ээ. Иймэрхүү зүйлийг үгийг хэлхийг хүсэж байна. За тэгвэл одоо экс чинь чамааг их сэтгэл нь юу вэ? Яг одоо чамаа юу гэж бодож байна гэдгийг бүгдээрээ харцгаая. За чиний экс чамааг одоо сэтгэлд бодож байна уу? Чамаас асандаа харамсаж байна уу? Эсвэл үгүй юу? Харцгаая. За би эхлээд юу гэж хэлхийг хүсэж байна гэхээр экс чинь чамааг одоо хүртэл сэтгэлдээ бодохын хувьд бол боддгийм байна. Буцаж чам дээр эргэж уулзаж те харилцаа холбоогоо сэргээх хүсэлтэй байдаг. Яагаад гэвэл чамаас саасан ч гэсэндээ чиний экс нь чамааг мартаж чаддгүй. Чамд тийм хүчтэй татагдсан, донцсон хэвээрээ байдаг гэх юм уу? Та хоёр яг л бүр soul match эсвэл тийм зүрх сэтгэлээрээ гүн гүнзгий одоо бие махбод энергиээр холбогдсон гэж тэр боддгийм байна чамаг. Тэгээ сүнслэг одоо мэдрэмжээрээ бас илүү гэх юм уу? Илүү тийм холбогдсон сүнсний холбоотой гэдэг зүйлийг бол мэдэрдгийм байна. Чамаас салсан гэсэндээ ерөөсөө чамайг мартаж чадаагүй. Амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсэж байгаа боловч одоо хүртэл чамайг боддгоо. Магадгүй тэр хүнд одоогоор өөр хүнтэй уулзаж очиж байгаа байх боломжтой. Тэглээч гэсэндээ тэр одоогийн уулзаж байгаа чамаас өөр эмэгтэй хүнтэй уулзаж байж болно, өөр эрэгтэй хүнтэй уулзаж байж болно те. Хэдий өөр хүнтэй уулзаж хангаа хосын харилцаатай юм уу? За хосын харилцаатай биш юм аа гэхэд хаа нэг уулзаж учирдаг бас болцдог байж болно те. Тийм байлаа ч одоогийн тэр харилцаан дээр ерөөсө сэтгэл хангалуун байхгүй байгаа. Ерөөхдөө алтай чамаас салаад өөр хүнээр чамааг орлуулж чадна гэж ботсон боловч мэдээж энэ бүтээгүү одоо хүртэл чамааг санаж байна гэсэн үг л дээ. Салаад хэдий өөр хүнтэй уулзаж чамааг мартчих болов гэж уулна бодож байсан боловч харамсалтай одоо хүртэл чамайг толгооноос авч хайж чаддгүй, мартдаггүй, чамд юм хүчтэй татагдсан, донцсон хэвээрээ байгаад байд юм байна. Тийм болохоор чамтай буцаж эргэж нийлхийг нэлээд их хүсэж байгаа харагдаж байна чиний экс чинь. Яг ч арга өнгөрсөн дээр буюу чам дээр одоо хүртэл гаццсан. Тэгээд миний хувьд хараадахад бол нэг дугаар сонгосон хүмүүсийн маань хувьд бол чиний экс чинь ер нь бол өөрөө чамаас салах шийдвэрээ гаргасан гэж би бодоод байна. За хоёлаа бэлэн биш байна. Би дараагийн харилцаанд бэлэн биш болохоор нэг хэсэг хугацаанд те түр завсарлаад үзье те хин хинийгаа ойлгож мэдэх цаг хугацаа хэрэгтэй гэж шийдвэр гаргасан ч юм эсвэл ахиж би чамтай байж чадахгүй хоёлаа салъя гэдэг. Ерөнхийдөө бол харилцаагаа таслах шийдвэрийг бол нэг дугаарыг хүмүүсийн мэн экс нь өөрөө гаргасан гэж би илүү хараад байна л та. Чи биш чиний экс өөрөө салах шийдвэрийг гаргасан. Одоо тэгээд гаргасан шийдвэртэй харамсаад байна гэсэн үг. Хэдий өөр хүнтэй учирж уулзаж чамайг мартах хичээсэн ч гэсэндээ ерөөсөө тэр хүн нь одоо чамайг орлож чадахгүй хангалттай биш. Чийл дандаа бодогддог толгойд нь. Өөр хүнтэй уулзаж рамаас үсгсэн ч толгойд нь дандаа чийл хүч бодогдож байдаг. Өдөрч бай, шүнж бай.
Уул нь бол чиний X чинь бол эрэгтэйч бай, эмэгтэйч бай уул нь нэлээ харизм өндөртэй хүн юм байна. Юухээр царай зус сайтай ч юм уу, өөртөө итгэлтэй, эсвэл гайгүй ажил төрөл албан тушаалтай ч юм уу те. Олон эмэгтэйчүүдээр хүрээлдэг ч байд юм уу те. Ер нь бол нэлээ харизм өндөртэй байх магадлал нэлээ өндөр харагдаж байна. Ер нь бол X чинь бол хараад хад сэтгэл татам эсрэг хүүснийх нь одоо сэтгэлийг олон эсрэг хүүснийхээ сэтгэлийг татаж чадах авьяастай бас залуу гэж харагдчих байна. Авьяастай бас тий эмэгтэй хүн сэтгэл татам байж болно. Би дандаа хэлдэг те хүүсийн ялгаа байхгүй гэж. За ийм одоогийн байдлаар энэ хүний тархилгоонд нь ийм зүйлүүд болж байгаа би мэдээллийг олж харлаа. За тэгвэл чухал зүйл нь юу вэ гэхээр той чам дээр буцаж ирэх үү, уучлалгүйгээд ч юм уу холбоо бариад ирэх үү, той цаашдаа буцаж хосын харилцаатай болох уугүй юу гэдгийг харцгаая. Төрүүлж байгаа. За. Одоогийн байдлаар хоёрын харилцаа бол ер нь миний хараад байгаагаар бол нэг дугаарыг сонгосон хүмүүс байна. X-тагаа удаан хугацаанд уулзаагүй. Их удаан хугацаанд өмнө салсан. Жилийн өмнө, жил гарангийн өмнө ч байдаг юм уу. Ядаж за 1 жил болоогүй мэхэд доор аж 7-8 сар ч юм уу болсон. Удаан хугацаанд чи X-ийг хүлээсэн X-тагаа холбоо байгаагүй, чамлуу өөрөө бичээгүй, уулзаагүй те. Тийм ситүэйшн дээр, тийм байдал дээр байгаа юм байна. Энэ байдал чинь хэсэг үргэлжлэн гэхдээ бүх зүйл буцаж сайн тал руугаа эргэнэ гэсэн үг. Хоёр буцаад найз нөхдийн холбоотой болох нь буцаад амраг хосын харилцаатай болох нэ гэсэн үг. За наан бол энэ бол цаг хугацаагүй ерхийн мэрэг болохоор яг би цаг хугацаа тэдний үед гэж бол хэлмээргүй байна. Гэхдээ би бол нэг юм хүзрийн мэрэг бол тийм амар хол хэдэн жилээр нь хардггүй. Ер нь бол жилийн доторх ч юм уу те тийм тэгж харахыг хичээдэг байгаа шүү. Тийм болохоор ойлгоорой. Ер нь бол нэг хэсэг тэр хүнээс ямар нэгэн мэдээ дуулахгүй чимээ анар мессежний ч бараа сураг байхгүй. Дахиж нэг хэдэн сар үргэлжилнэ. Тэрний дараагаар л удаан хүлээс нэгтсэж чи магадгүй бүр нэлээд төвчээрчин алдагдаа те. Итгэл найдвараа алдаад за ер нь цаашдаа хүлээгээд дэмий байна гэж ботсон тэрхэн мөчөдөл гэхэд л гинтл X чам дээр буцаж гараад ирэх юм байна. Тэгээд буцаж чамд хосын харилцаатай болъё, буцаж харилцаагаа сэргээе гэдэг тийм саналыг бол тавих нь байна. Тодорхой хэмжээгээр бол харилцаан дээр анхаарах нь байна. Тийм ээ, хоёр буцаж эргэж нийлхнэ гэсэн. Яг ч миний мэдрэмжээр бол намрын уйлралт. Энэ жилийн намар ч юм уу зарим хүмүүсийн маань хувьд за бүгдээрээ заавал намар гэсэн гээд хүлээгээд байх шаардлага байхгүй. Би цаг хугацаагүй мэр гэж хэлсэн. Гэхдээ ер нь миний мэдрэмж бол тийм алтан шар намрын уйлралт илүү чамтай холбоо бариад гинтл амьдрал чинь буцаж гарч ирээд хоёр маш сайхан аз жаргалтайгаар эргэн нэгдэж хосын харилцаа чинь буцаж сэргэхээр гайхалтай ирээдүй харагдчих байна. За тэгэхээр нэг дугаараа сонсон хүмүүс маань удаан хугацааны турш хүлээсэн хостойгоо те эцсийн эцэст сураг чимээ сонсон, уулзаж учир байдлаа ойлголцсон, чиний эхнэр байж болно, чиний нөхөр байж болно, чиний найз залуу байж болно те. Хамаагүй. Эцсийн үр дүн бол хоёр эргэн нэгдэж буцаж сайхан гал галуун хосууд болох нэ. За хоёр дугаараа сонсох хүмүүс маань таарад уншлагада тавтай морил. За тэгэхээр X чинь чамд хэлэх сэтгэлийн үг юу вэ гэдгийг бүгдээрээ харцгаая.
We need to let go, let each other go. Чи бид хоёр бинийгээ орхиж явуулах хэрэгтэй. Хоёр бинийгээ явуулах хэрэгтэй гэж хэлж байна л та. Чамаас бол юм тэр чигээрэл одоо боли салсан бол салсан те. Ингээд хоёр биенийхээ амьдралыг хөөгөөд явъя гэсэн бодолтой тийм сэтгэлийн мессеж ирсэн байна. За гэхдээ сэтгэлээр унах болоогүй байна. Хараахан тэр хүний чамааг их сэтгэл бодлыг дэлгэрэнгүй харж амжаагүй байна гэсэн үг. Яг л 2 дугаараа сонгосон хүмүүсийн X чинь чамайг бодож байна уу? Тарилханд нь зүрх сэтгэлд нь юу болж байна вэ гэдгийг харъя. За миний хэлсэнчлэн ерөөдөө бол тэ хоёр бинийгаа үлдэн хөөё амьдралаа бодёл гэсэн утгатай байсан. За тэгээд жоохон хатуухан хэлчихэд бол чиний экс чинь аль хэдийн амьдралдаа өөр эмэгтэй хүнтэй болцсон байна. Магадгүй их нэртэй хүүхэдтэй болцсон. Эсвэл тодорхой хэмжээгээр аль хэдийн найз хүнтэй болцсон, найз залуутай болцсон харагдаж байна. Тэр хүн өөрийнхөө тэ одоо чөлөөт байдал болон тэ ажил карьертаа илүү анхаарч байна гэсэн үг. Мөнгө хамгийн их анхаарч байгаа зүйл нь тэр хүн юу гэхээр өөрхөн мөнгө санхүү болон ажил карьер, хувийн ашиг орлоготой л илүү анхаарч байна. Хайр дурлалт гарахтай цаг зав бол тэр хүнд бол хомс байна. Тэр хүний нуруунд үүрэх маш их ачаа байна л да. Голдуу мөнгө санхүү, ажил карьертай хамааралтай. Ерөнхийдөө бол чамайг ботхоосоо илүү уучлаарай. Тэгээд чамайг ботхоосоо илүү өөрийнхөө хувийн ажил ачаа нуруунд дээрх ачаагаа яаж илүү нэмгэлэх вэ гэдэг дээр л илүү санаа зовж байгаа харагч байна гэсэн үг. Тэгээд бас нэг баз ахгүй мэдэн гэвэл цаана хүнтэй болцсон байна. Тодорхой хэмжээгээр өөр эмэгтэй хүнтэй, өөр эрэгтэй хүнтэй янаг амаргийн харилцаа үүсгэсэн байна. Тийм болохоор одоогийн байдлаар бол ерөөхдөө хөөр хүнтэйч бай, хөнгөөч бай, тэ ерөөхдөө буцаж чам дээр очих хүсэлгүй, зөвхөн өөрийнхөө нэг хэсэг чамтай холбоо харилцаагүй байж тэ зүрх сэтгэлээ чамаас холдуулаад ганцаараа аян замд гарахыг хүсэж байна гэсэн. Би өөрхөн урт ажиллал хий надад өөр амьдралаа надад өөр хийх зүйл байна гэсэн бодолтой байгаад байна гэсэн. За тэгээд 2 дугаараа сонгосон хүмүүс юм бас айхтар бас сэтгэлээр унаад яг энэ бас ерхий уншилгаа гэж хэлж дахин хэлээтэй авах гэх ухаанаар хандна уу? Бүх хүмүүс 100% таархаалаагүй. Гэхдээ ерөөдөө бол чамайг ер нь бол ботхоосоо илүү бодохгүй нэг өөрийнхөө л ажил карьерт өөрийнхөө л амьдралд анхааж илүү чамтай буцаж уулзахаас илүү тусдаа хэсэг бай хол байя. Тэ бас дээрс нь өөр хүнтэй уулзаж уулзаад эхэлсэн тийм онцгүй мэдээ байна. За тэгтээ буцаж чамтай холбоо барьж эргэж ирэх үү? Буцаж чамтай холбоо барьж эргэж ирэх үү? Хоёр ирээдүг харъя. За тэгэхээр энэ хүнээс бол тодорхой хэмжээгээр цаг хугацаа нь хэлж мэдгүй ч чамтай холбоо барих болно. Чи энэ хүнээс дуудлага юм уу мессеж хүлээж авах нь байна. За тэгээд харамстайгаар миний түрүү хэлснээр дээ эхнэр хүүхэдтэй болцсон ч юм уу те эсвэл найз охинтой болцсон байна. Өөр эмэгтэй хүнтэй, өөр эрэгтэй хүнтэй за хүүсийн ялгаа байхгүй ш дахиж хэлье те өөр эрэгтэй хүнтэй, өөр эмэгтэй хүнтэй уулзаж учирдаг болцсон байна гэж хэлсэн. Тэгээд ирээдүйд энэ хүзэр дээр мань харахад бол давхар баталж өгч байна. Чи бас тодорхой хэмжээр хүлээлт үүсгэж байгаа ч гэсэн те ерөөдөө бол за ер нь бол шийдсэн биз бидтэй би ч гэсэн амьдралаа
бодъё тэ өөрийгөө л бодъё гэсэн үүднээс чи ерөөхдөө бас хүндий хүүтэн зан характертай байх л та. Уулзвал тэрлүүз уулзахгүй бол тэрлүүз би ч гэсэн амьдралаа бодъёч гэдэг юм уу, тийм чанд ийм характер ирээдүйд ажиглагдчих байна. Дээрэс нь энэ хүн чинь цаана хэдийнэ амар костой болцсон байна гэсэн хоёрдугаар сонгосон хүмүүс юм байна. Тэгэхээр чиний хувьд бол хүлээлт үүснэ, хүлээгээд байх боловч харамсалтай нь чамтай ярьж магадгүй холбогдтол байх. Тэгээд энээс илүү айхтар ирээдүй бол харагдахгүй байна. Тэгэхээр шулуух болчих. Уучлаарай, хоёрдугаараа сонгосон хүмүүс юм байна. X нь буцаж холбоо байвал барина. Тэрнээс биш буцаж нийлэх магадлал бол үнэхээр харамсалтай нь алга байна. За уучлаарай тэг яах вэ? Ийм л байна да. Одоо өмнөнийг л хэлээ дээ. За өгөр 2 дугаарын таарад уншлаад дуусчих байна. За тэгвэл За тэгвэл 3 дугаараа сонгосон хүмүүс мэн уншлыг харцгаая. За энэ гар нийлээ хэцүү байгаа л та. Уул гараа жоохон сорвын идэхээр бичлэг YouTube дээр оруулъя гэд хүлээгээд байсан боловч хүмүүс мань мэргээ авъя хизээ оруулах юм бэ гэд зарим бүр Facebook-оор холбогдоод та яасан бэ нөгөө мэргээ оруулахгүй мүү гэл олонхын саналтаар асуусан мэрэг төлөв оруулахгүй мүү гэд шандуулаад байсан болохоор за тэгээд миний гар хурууч бол нэг чухал биш байхал гэж бодож юм л та тий гимтээсэн. Тэгээд 3 дугаараа сонгосон хүмүүс X чинь чамааг сэтгэл юу гэж бодож байна? Чамд хэлэх үг юу вэ? Oh my god, I love you unconditionally. Гэнэ би чамд үнэхээр их хайртай гэж хэлхийг хүсэж байна X чинь. Энэ цаанаасаа нэг сайхан мэдээ болоо авчихлаа. За тэгвэл одоо давхар таараад үзрөөрөө чиний X чамайг одоо яг юу гэж бодож байна? Чам дээр ирэхийг хүсэж байна үгүй юу гэдгийг харъя. Faster. За юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чамаас салсан да X чинь бол те сэтгэл санааны хувьд бол тогтворгүй те ер нь бол нэлээд шаналсан сэтгэлийн зовиртой байгаа болохоор ерөөхдөө тойрын донд хэдий салсан ч бай тойрын донд дуусгаагүй асуудал байна гэсэн. Тойр салсан ч яг 100% хоёулаа асуудлаа цэгцлээг үл харагдаж байна л да. Юу гэхээр салъя гэж хэлээд маргалдаад яасан ч яг тийм шидтэй хариу гаргаагүй зүгээр л гинт хоёр биентэйгээ дуурхаа болцсон ч юм уу уулзхаа болцсон. Тэгээ магадгүй чиний X чинтэй бас нэг онцгой зүйл нь юу вэ гэхээр чамааг өөр хүнтэй уулзач ч юм уу те чамааг араар тавьснаас болоод тойрыг бас дунд бол салалт үүссэн байж болох юм. Одоо тэгээд тийм зүйл хийсэн даа бол тодорхой хэмжээгээр харамсч байгаа харагдаж байгаа болохоор шийдвэртэй алхам хийсэн дээр юм байна. Би буцаж X дээрээ очиж за ялангуяа нэг гэр бүл байсан бол та жишээ нь одоо чиний нөхөр чинь одоо X нөхөр чинь одоо энэ хүмүүсийн 3 дугаараа үзэж байгаа хүмүүс юм байна. X нөхөр нь чамааг өөр эмэгтэй хүнтэй хураа тараа тавьснаас болоод энэ бол яг ч голдуу 3 дугаараа үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь бол эхнэр нөхөр байсан, гэр бүл байсан, хосын гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс бас нэлээд энэ сонголтыг хийсэн харагдаж байна нөхөр чинь. За бас эхнэр чинь ч байж болно те. Чамааг хуурж мэхэлсний улмаас тойрын дунд те ан цав үүсэж салалт үүссэн байна. Тэгээд одоо нөхөр чиний X чинь ерөөхдөө бол чамд хайртай алдаа хийснэ ухамсарлж байгаа. Тийм болохоор ер нь бол буцаж те
чамд өөрийгөө зүгээр ойлгуулах юм уу, чамтай уулзалцсан. Тэ за хоёул нэг бол салах нийлэхээ ер нь уулзж байгаад ярилцъя гэсэн бодолтой байна л да. За би буруу юм хийсэн, одоо эхнэр минь намайг хүлээж авахгүй байх. Миний найз хүн хүлээж авахгүй байх. Тийм болохоор юу гэсэн тэ очиж тэ юу гэсэн уулзж ийж цааш тийм шийдвэрээ гаргая. Гэхдээ миний хувьд бол би буцаж нэг гэр бүлийн харилцаагаа сэргээх хүсэж байна. Буцаж хосын харилцаатай болохыг хүсэж байна гэсэн тэдгээр зүйлүүд энэ хүний чинь тарих толгой зүг сэтгэлд нь бол байна. Чамтай угаасаа буцаж удахгүй холбоо байрна. Уулзахаар харагдаж байна, хүсэж байна гэсэн үг. Тэгээд мэдээж энэ хүн бол чамд маш их хайртай байна. За тэгвэл хоёр цаашдаа буцаж нийлэхээр байна уугүй юу гэдэг яриад үг харцгаая. За, X чинь буцаж ирэх нэ. Ерөнхийд бол хамгийн их 3 дугаар сонгосон хүмүүс байна. Хоорондоо гэр бүлийн харилцаатай байсан тий. Эхнэр нөхөр байсан, үр хүүхэдтэй байсан хүмүүс бас нэлээд энэ 3 дугаарыг сонгосон харагдаж байна. Салыг гэж бодож байсан боловч байлаа гэж хин заримдаа ботсон ч бай, ялангуяа чи ботсон ч байсан гэсэн үр хүүхэдтэй ботхоор энэ бол тий маш буруу шийдвэр юм а тий, бас сална гэдэг хэцүү шийдвэр юм а гэж бодож сайн ухамсарлсны үүдэн дээр ерөөхдөө тий буцаж хийх юмдаа боломж өгөх нь байна. Буцаад хоёрын харилцаач маш сайхан аз жаргалтай болон амжилттай эргэн хосын харилцаа чинь сэрэх нь байна гэсэн. Чиний хос чинь чамд хайртай болоод бошуухан шиг чамд дээр гэрлийн хурдаар те хурж ирээд те буцаж харилцаагаа аврахыг, хэвийн байдалд оруулахыг хүсэж байна. Цаашдаа тийм сайхан ирээдүй байна гэсэн. Энэ бол тийм айхтар олон сар бол хүлээхээргүй юм байна гэсэн. Тэгэхээр нөхөртөө, экс нөхөртөө ч юм уу, экс найз залуудаа тэ экс бойфрендтэй ч байж болно. Хос 3 дугаараа сонгосон хүмүүс байна. Боломжийг өгөхөөр шийдэх нь байна. Энэ ч бас зөв алхам гэж харагдаж байна. Ялангуяа хоорондоо хүүхэдтэй хүмүүсийн маань хувьд бол яг хүн амьдралдаа нэг удаа алдсныг бас уучлж хоёр дахь боломжийг өгөхөд нэг буруудаад байх зүйл байхгүй тийм ээ. За ингэснээр 3 дугаараа сонгосон хүмүүс маань баяр хүргэе. Экс чин чамдаар буцаж ирэх нь байна. Та хоёрын харилцаа буцаад хэвийн байдалтай орох нь байна. За өнөөдрийн X буцаж ирэх үү, хоёрын ирээдүй гэдэг үзэгчдийн хүсэлтээр хийж санал асуулгын хамгийн их авсан сэдвээр мэрэг төлөг хийсэн гэдгийг дахин хэлье. За тэгээ таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.